Hi vlog, welcome to my guys. За яа цаамаа хаан. Ойрд нэлээд удаан жоохон завгүй явчлаа. Тэгээ би одоо яах гэж байна вэ гэхээр ганцаараа тэгээд гой цүнхээ өрөөд гой айлж үзмээр санагдаад байдаг байхгүй юу? Таа ч нэг төстэй тий. Тэгээ яг одоо би энэнийхээ эхлэлийг яах гэж байна вэ гэхээр ганцаараа яг гой цүнхээ өрөөд богдол руу алхаж үзэх гэж байна. Тэгээд нэг юм спикер юм байна. Алуна барьдаг саунд нэг арт хийж авлаа. За нэг ус авлаа. Зүгтэн байвал юмыг яаж магадгүй. Тэгээд нэг юм хоол авлаа. Нэг шорлог авсан. Тэгээд энэ миний мөрний бэхлэгээ байна. Би нөгөө нэг энэ мөрөндөө бэртэл авцсан байгаа. Өөр юу авах хэрэгтэй байдаг юм болоо. Микэ яана. Тэгээд идлээ гоё хамтдаа богдол руу алхацгаая. Бас яг ингээ гоё ганцаараа алхах юм гэж бодож байгаа хүмүүс байх юм бол тэгээд эсвэл алхахыг зүгээр ганцаараа биш ч гэсэн алхахыг гэж бодож байгаа хүмүүс байвал гарч үзөө. Би бол одоо анх удаа гарах гэж байна гэж бодож байгаа хүмүүс байвал миний влогийг гоё үзээрэй заяа. Би яг яаж гараад ямар хон баш чадвар яаж явдгийг эсэн гоё зааж өгнө. Гэтэ би огт мэдэхгүй байна. Одоо ямар тааж гараад хүн амтнаас асуу сургалж байгаа. Тэгээ орой дээр нь гарнаа. Гарцаа хэвлээ. Одоо болохоор би энд байгаа юм байна. Тэгээд зүүн оргил гэж яваад зүүн ширээд дугуй цагаан баруун ширээд гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр элэнлөө нь явах вэ? Баруун ширээд рүү гарчаад ирд юм гэж бодлоо. Тэгээ let's go. За одоо яг шорон замын хэсгээр л орж ирлээ. Энд бүр амар гоё байна. Майхан саваа барьсан хүмүүс. Хоноод байгаа маш. Оо. Жаргаж гівтэй. Жаргалтай биш үү? Энэ ихтэй ус ирээгүй байгаа байна. Ус ширэгчж хойглоо зүгээр. Энэ чимээг сонстоо. Энэ ах ширөө одоо ингээд баруун ширээд гэдэг нь ингээд гаргаад зүү тий. Шахна одоо алхааг уудаж байгаа додоо л. Тийм. Дугуй цагаан руу идэл гардаг юм. Тэгвэл дугуй цагаанаас ингээд баруун ширээд гэсэн байсан. Баруун гэр чинь шиг юм. Тийм. За баярлалаа. Яг төөрөөд байгаа юм шиг санагдчихсан байхгүй. Буруу яваад санагдаад. Бэлгэлийхгүй болоод ирсэн чи гэрлүүгээ юмар санагдаад, стресстэй, хөдөө юмар санагдаад, аавч өдөр ч юм санагдаад болдгоо тийм имчилгээгээ тасалчлахгүй. Тэгээ ядаж ууланд алхаж нэг жоохон тархиас сэргий гэж бодоод. Тэгээ өнөөгнөөс ирсэн чи гинт ууланд алхах сэрлэгтлүүд. Тэгээ ганцаар гараад ирлээ. Нэг ийм хэсэг байт юм байна. Гэт битүү чулуун урцсан. За энэ юу ч дугуй цагаан алхалтын зам. Масах зүрт. За дугуй цагаан дээр ирлээ. Далайн түвшинс дэш 1946 м гинэ. Чангал юм байна. Энэ айгаа гоё юм байна. Энд чи хүүхдүүд тоглож байна. Нэг өөр хэвтэж амарцгаасан хүмүүс айгүй их байна. За гатсан. Баруун ширээ рүү явсан чи ингээс алдсан. Хаашаа явах юм бэл. Хараа тодор нь яваа та тий. Энэ хэсэгт яг энэ чөлөөнд айгүй их ингэж мод тайрсан байна. Шатаж матцсан. Шатсан мод тайрч хайсан болов. Эсвэл яасан бол ямар тач өөрөө унсан моднууд биш ээ. Яг тайрсан аяг шатаад тэгээд тайрсан юм байна л да. Йоо энэ харалтаа. Яг нүд дээр харж байгаа шиг ингэж камерт гардаг болвол утсан дээр гардаг бол тас. Утгагүй яг гоё өөр юм гэсэн. Гоё. Камер мик зэг гоё зориултыг харна худалдаж авал.
Бүр гоё бичлэх л та. Өрөөд лугаар ирсэн. Би тэгээс жоо оройхон гараад ирсэн. Одоо 4 өнгөрч байна. Ямар ч хөнгөө ганцаараа ингэ явж байна. Тэгсэн чи бас жоохон ойд яг гав ганцаараа явах гэсэн чи бас жоохон эвгүй мэдрэмж төрлөө. Тэгээд албаар чанга дуу гаргаж арилж дуулж муулж жоохон хэсэг алхлаа. Тэгээ нэг энэ уулан дээр чи айгу мэдээцтэйгээр л айгу нэг олон нөгөө зэрлэг нохоо ёо хэрэмдээс хичнээн чичөө. Энэ бүр хав хар хэрэг. Хоёр байна бүр. Зэрлэг нохоо амар олон байдаг гэдгсэн чи сая яг урд нэг нохоо гівтчихийдэг ёо. Баал гэл явчихлаа. Тэгсэж байгаагүй. За энэ нөгөө сандалтай хад гэдэг хэсэг юм шиг байна. Тийм лээ. Төмөр гарч ирсэн юм байна. Тэгэл түрүүний тэр хэсэг модыг тайрсан байсан юм байна шүү дээ. Оба. За ингээд Богдхан уулынхаа баруун талын хамгийн өндөр хэсэг дээр ирсэн байна. Яг хамгийн зүүн талын одоо тийш хамгийн өндөр хэсэг нь бол цэцээгүн шүү дээ. Баруун хэсгийнх нь хамгийн өндөр хэсэг болох баруун ширээд оргил дээр ирсэн байна. Амар гоё нэ бүр. Энд чинь яг хончмоор л байна. Хот руу ормооргүй байна ерөөс. Та одоо тэнцэл байчих шүү дээ. Энд ингээд ундаанаас авта энэ тэнд уснууд орхигдсон байт юм байна. Тэг миний бодлоор бол ямар нэгэн гинтийн төмөр гарвалаас хэрэг болдог байх гэдэг орхичд юм болоо гэж бодлоо. За энэ ингээд баруун хэсгийнх нь хамгийн өндөр зэг одоо энэ ч байна да. Би заавал ороод ирнэ хах гад яах вэ? Чинээсэл буцчихъя. Гоё юм аа. Гоё галт. Гэтэ маш их төмөр гарсан байна. Хамгийн амар нь хаа байсан энэ орой дээр хүртэл пивми веркшил юуны хогнод зөндөө байх юм. Очирхалтай. Том юм да гэж. Амар харагдаж байна. За явъя. Анхаарал хүмүүс энэ намайг дөрөж ингэж болохгүй шүү. Ялангуяа бага насны хүүхдүүд. Йоо, за ингэж нэг юм жоохон амарх гэж. Одоо Мики хийх юм байна. Нэг амар өсч юм идэж аваад хөдлөнө охоо. Одоо ингээ гоё. Миний уулын орой дээр ганцаараа ASMR мукбанги маань үзээрэй. Юу юм бэ хүүрэ ганцаараа ингээ. Хогноо хайжлахгүй. Амжих хэвээр. Тэнчэнсний хүн ирж байна. Энэ хосууд мосуудаараа ингэж гоё явал айгу гоё юм биш үү? Манайхаа. Айгу гоё харагддаг юм байна. Гойч байх угаасаа. Гоё дурсамжуулдээд хоорондын харилцаан ч гэсэн бас гоё байх гэж бодлоо.
Зэвгээс нэг бодоод орг. Явсангүй. Гэсэн чинь ямар амтгүй юм бэ? Нэр бүр ямар амтгүй гэдэг нь яг давсгүй. Таанч байн өсөд байна л да. Хаалт нь үнээр бүр шууд ялаа ирж шít. За мукбанг энэ төр идэх чи. Бүр юм аа ойрхон суугаад идэх үстэй. Яг ингэ. Тэ. Ха. Сий одоо намайг цалинжуулах хэрэгтэй. Ясаа нөө яш гарч ирч та. Бүр нэг төлөрцсөн. Одоо жоон суугаад нь хань цалхилаад нуруу хатаар болчихвол суулгаа очив. Мохоо эмзэг шүү дээ чи. Мархаа сэтчдэг бэртчих гэдэг. Сая явганаасаа хүртэл бэртчих гэдэг. Гიშгэж штэ яг. Энэ бол дайч юм байна. Ку. Чи үлээ өхөө үлээ гэж дуурдаг чи. Йоо. Мондох ам чардах хэрэгтэй гэж. Гас мах идэх гэж гахаа өгдөг чи штэ. За. Явцгаая. Урууд ээ да. Яаж уу басчих гайгүй болооч. Хүн тандаа дуу зохиолоо хүслийн тэнгэр төшөө шиг нисгэлээ ичимэн та урт наслаарай их шиг дуунд миний мөнх жаргаарай Богдхан олынхаа баруун ширээ дөргөл дээр ганцаараа гарч чад ирлээ. Гоё юм байна. Би зүгээр яг шууд тэнцээ гоё ингээл майхан сав засаад орд ирээд засаад хоолндоо идээд сайхан мах шарж идээд шууд хонмоор л санагдлаа. Тэгээ би нэг анх удаа ингэж гарсан болохоор жоохон туршлахгүй тлаа. Юу вэ гэхэлэр уцаа жоохон цэник багтаа гараад гайг байлгуудыг бодсон чинь болохгүй байна. Тэгэд ер нь бол ингэж гарахыг хүсэж ивэл уцаа цэнгээ дүүрэн тэгээд идэх юмтайгаа уух усаа сайн аваад тэгээд гарч болох ямарваа нэгэн эрсдлээ тооцоолоод поранктай явсан зүгээр юм биш үү. Миний соёлт бол нэг иймэрхүү ингээд гараа ингээд яждаг. Тэр юм тэгээ ямар ч хөдөлгөөнгүй барьдаг юм байгаамаа. Зөөр чи ярих юм юу гэлээ? Тийм ойрд жоохон A few moments later. Влог ерөөсөө хийхгүй байсан шалтгаан маань болохоор нэгдүгürt мөрний энэ бэртэл байлаа. Одоо 21-нд хурд хамтлагийн тоглолт бүсгүй тоглолт болох гэж байгаа. Манай нэг найз яриад тэгээ менежер нь бас салгаад тэгээд тоглолтын өмнөх нэг тийм жижигхэн контент шторк оролцсон би. шоудад хайртай өөрөө өтлөвч орчлон дүрдэн гэж надад хайртай өдрөөс өдөрт холсоор байгаа алдаа би хайртай Нандин байна. тэгэл намайг миний адил залуу явсан амин За ингээд дүүдээ амжилт хүсье. За баярлаа. Тэрэнд нь болохоор утгаах тэгээ
алхахлаарэ нүүгээд ойрд нэлээд завгүй ачаалтай их юм бодсон. Тэгээ бас нэг өөр ажил хийсэн. Тэгтээ үр дүн. Тэгээ ямар тач иймэрхүү юмнууд хийлээ ачаалтай байлаа нэг хэдхэн хоногийн дотор айгу их юм бодоод тэгээд яг гоё үр дүнгээс нь үл хамааран өөрийнхөө хувьд бүгдийг ингээм амжилттай даваад дуусгасан та гоё баяртай байгаа. Ууртай битээ. Юус ингэж байгаа шүү дээ. Ганцаараа кино үздэг, ганцаараа хоол иддэг. Ганцаараа уул хатан давирчдаг те бүх юм ер нь ганцаараа хийгээ сурчих бол тэр хүнээс айх хэрэгтэй гэдэг чинь тэр хүн бол хүчтэй болж ялж байна. Тийм харсан та нар. Хэрвээ энэ влогийг үзэх юм бол энэчнээс байх саг юм үзэж аваад юу бэлдэх хэрэгтэй. Тэгээ би ихтэй сайн мэдэхгүй байна зөвхөн миний саяны энэ кейс дээр л нэг иймэрхүү юмнууд боллоо. Тэгээ богдол руу гарахад нэг иймэрхүү юм байна шүү хүмүүсээ. За тэгээд дараагийн влогоор удахгүй уулзцгаая. Бай бай. Бүжээлаа. Нэрээ миний YouTube channel-ийг бүгдээ гоё subscribe хийгээрэй. Гоё лайк дараарай. Тэгээд гоё коммент үлдээгээрэй. Муу сайн ч байсан хамаагүй. Тийм биш юм аха. Баярлаа баяртай.